соёл урлагийн салбар, аялал жуулчлалын салбар, дээрээс нь Silk Road Caravan буюу одоо Тэмээ жингийн одоо контент хийх бас салбар нэг ажлын хэсэг мөн одоо нүүдэлчдийн соёл иргэншлийн олон улсын хурлыг ингээд зохион байгуулахаар энэ дөрвөн чиглэлээр дэд ажлын хэсгүүд гаргаад ажиллаж байна. За бид их байгалаас сэргээ итгэл найдраа бадраа гэсэн энэ COP17 нүүдэлчдийн энэ хурлыг зохион байгуулахдаа ногоон бүс, цэнхэр бүсдэр одоо хийгдэх соёл урлагийн арга хэмжээнүүд болон одоо бусад одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тэгээд соёлын одоо ногоон бүс дээрх болон цэнхэр бүс дээрх мөн одоо бусад одоо гадуурх одоо соёлын арга хэмжээнүүд бол хөтөлбөрүүд нь бүгд ер нь бол эцэлэгдээд одоо бэлэн болсон байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын энэ үндсэн вебсайтн дээр одоо соёлын арга хэмжээнүүдийн хөтөлбөрүүд нь тавигдсан байгаа. Мөн бид нар энэ хүрээндээ гадуурх ногоон цэнхэр бүсээс гадуурх одоо соёлын арга хэмжээний хүрээнд бид нар нүүдэлчин фестивалыг 8 сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Налаахын одоо Налаах дүүргийн тайж ам гэсэн газар одоо зохион байгуулдаг. Ер нь жил болгон зохион бол энэ жил бол бид нэр COP17 энэ олон улсын төлөөлөгчдөд болон одоо Монголынхаа аялал жуулчлалын чиглэлээр ирсэн хүмүүстэй зориулж одоо энэхүү арга хэмжээ зохион байгуулж байгаа. За энэ жил бол нэгдсэн үндэсний байгууллагаас бэлчээр болон малчтын жил болгон зарласан. Энэ хүрээнд бид нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн манай харьяа байгууллагатай хамтраад манай харьяа байгууллага бид нэр ингээд зохион байгуулад энийг олон улсын малчтын энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа. Энэ бол Аранга Булган суманд бас 8 сарын 13-нд зохион байгуулагдах байгаа. Олон улсын энэ малчтын чуулга уулзалт нь мэдээж нэгдсэн үндэсний байгууллагын энэ зөвлөлтөд тэмцэх COP17 хурлын одоо бас нэгэн том хэсэг нь одоо болж зохион байгуулагдах юм аа. Хөх үстээр бол бид нар яг энэ үндэсний онцлогтой монголчуудын одоо нүүдлийн соёл иргэншлийг харуулсан юм соёлын орон зайг бий болгож түүндээ за ЮНЕСКОд бүртгэлтэй соёлын өвүүдийг сурталчлах ийм ажлуудыг хийж байгаа. За энэ маань нүүбийн бүс учраас одоо яг гадны зочид төлөөлөгчдөд илүү зориулсан хөтөлбөрүүд энд явагдана. Бид нар энэ дээр бүтэн 12 хоногийн турш одоо хөтөлбөр арга хэмжээтэй байгаа. За ногоон бүс дээр бол томоохон тайз одоо асрыг байрлуулж за энд Монголын төвийн мэргэжлийн урлагийн байгууллагууд болон одоо ардын авиаснуудын томоохон тоглолтуудыг бас мөн 12 хоногийн турш төлөвлөж байгаа. За энэ дээр бол манай одоо Улаанбаатарын иргэд болон иргэд ногоон бүс дээр чөлөөтэй зорчиж энэ одоо үзүр хөтөлбөрт хамрагдах боломжтой. Дээрээс нь өв соёлыг сурчсан бас одоо өргөө гэрүүл болон Монголын уран бүтээлчдийн каноны одоо өдрүүдийг энэ ногоон бүс дээр зохион байгуулахад төлөвлөж байгаа. За дараагийн асуудал нь түрүүнд 21-аас 23 оны хооронд болох нүүдэлчин наадмын тухай ярьлаа. Тэгээ нүүдэлчин наадам дээр бол энэ гадны болон дотоодын зочид одоо төлөөлөгчд бүгд очиж үзэх боломжтой ийм онцлогтойгоор зохион байгуулна. За энэ жилийн үед бол бас нүүдэлчин наадмыг бид энэ уур амьсгалын өөрчлөлттэй агуулгатай холбож монголчуудын байгаль ертөнцийг танин мэдэх, за уламжлалт арга ухаан энэ байгальтай харьцаж ирсэн, уур амьсгалын өөрчлөлттэй харьцаж ирсэн энэ өв соёлыг сурчлах ийм одоо концепцийн хүрээнд одоо өдөртөм чиглэлийг гаргаад ингээд ажиллаж байгаа. За дээр нь нэмээд энэ өдрүүдэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа болон одоо Улаанбаатар хоттой ойрхон одоо аймагуудын үзүр үйлчлэгээний хөтөлбөрүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулалтанд оруулж бас ажиллаж байгаа. За вебсайтыг хүрчлэн байршуулж гадны зочид төлөөлөгчд өөрсдийнхөө одоо тоглолт үзүр үйлчлэгээ энэ үеэр одоо чөлөөт цагаараа одоо ямар үзүр үйлчлэгээнд хамрагдах хүсэлтэй байна тэрийг одоо бид нэгдсэн өдрөд зохион байгуулалтаар хангаад за ийм одоо ажлуудыг төлөвлөж байгаа. За энэ ногоон бүс дээр болох одоо тайзан дээр бол мөн одоо Монголын үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчтэй хамтарсан одоо ноолуур гэдэг нь загварын шоу янз бүрийн одоо ийм томоохон ивэнтүүд бас зохион байгуулахаар төлөвлөлтөд ажиллаж байгаа. Соёлын ажлын хэсгийн чиглэлээс үл ийм ажлуудыг төлөвлөд ажиллаж байна. Монголчуудын бас уламжлалт хоолны соёл, эдээ ундааны соёлыг сурчлах ийм томоохон арга хэмжээ төлөвлөж байгаа. Энэний нэг энэ арга хэмжээнд дотор за яг өөрөө чи ярьсан сая одоо генест бүртгүүлэх одоо тийм томоохон хоолны үндэсний хоолны тийм арга хэмжээ зохион байгуулахад төлөвлөж байгаа. Ард түмэн
одоо аж ахуй нэгжүүдтэй аль болох ашигтай байдлыг бол бид нэр авчрах хэрэгтэй байдаг. За энэ хүрээнд бол бид нэр аялал жуулчлалын мэргэжлийн холбоо буюу аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэг 700 гаруй гишүүн байгууллагатай холбоотой бол хамтарч ажиллаж байгаа. За энэ дээр бол 10-аад одоо аж ахуй нэгжүүд маань бол ирсэн жуулчдыг одоо бас одоо аяллаа хөтөлбөрүүдэд хамрагдуулахаар ажиллаж байна. За зочид буудлуудын хувьд бол маш хангалттай бид нар бол бэлдэж чадсан байгаа. За хот орчин бол бид нар нэг 85 зочид буудлуулчны баазуудыг бол бэлдсэн. Үүнээс бол одоогийн байдлаар бол 40 буудлын нэг 955 ор бол захиалагдсан байна. Сүүлийн өдрүүдэд бол ирчимжиж байна. Бид нар бол энэ ая хотел буюу шууд одоо зах зээлийн зарчмаар нь аппликейшн сайтуудтай хамтраад одоо энэ дээр шууд захиалгын системээр бол ингээ ажиллаа яв. Бид нараас колл центрийг ажилуулж байгаа. Тийм болохоор бас одоо энэ дээр бас ирсэн одоо жуулчдад зориулаад шууд мэдээллийг хүргэх информашн центрийг бас ажилуулахаар төлөвлөсөн байж байгаа. Тэгээд бид нэр аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон жуулчны одоо бизнес эрхэлдэг жуулчин тээвэр мөн одоо аяллыг зохион байгуулдаг аж ахуй нэгжүүдтэй ингээ хамтраад зохион байгуулахаар ажиллаж байна.